Сайн мэдээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер техникийн сургуулийн багш оюутнууд үрсэлгээ хийх зорилттой агроробот бүтээжээ. Ахуйн буюу баг га талбайд тариал эрхэлдэг хэн бүхэн зориулан агророботыг Хүнсүдэ аж ахуйн их сургуулийн инженер техникийн их сургуулийн төгсөх анги оюутан Алтан баг нь багш нарынхаа удирдлагын дор зохион бүтээсэн сайн мэдээг дэлгэрүүлээ. Өмнөх жилүүдэд Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер техникийн их сургуулийг төгссөн оюутнууд гараар мөн трактороор үрсэлгээ хийх тоног төхөөрөмжийг бүтээснийг үзэгч та харж байна. Оюутны эдэм шийдгээр ингээд үе шаттай явагдаж байгаа. Анхны шатанд бол жижиг ийм гар өрлөөр Японд загвараас үндэслээ хийсэн бол дараа нь жижиг тракторт олгогдсон тийм ашиглах боломжтой бага өрийн үрлээр хийсэн. Тэр жижиг өрийн тракторт зориулсан өрлөөрийг бол энийг нэг 5-ыг хийгдсэн байгаа. Энэ гар өрлөөр нэг 10 хийгдсэн байгаа. Эдгээр үрсэлгээний тоног төхөөрөмжийг орчин үетэй нийцүүлэн автоматар ажилуулах боломжийг оюутнууд эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны үеэр эрэлхийлж төгсөх анги оюутан Алтан баг нь бүтээл болгосон нь энэ юм. Харин одоо оюуны өмчийн эрхээ авахаар хөөцөлдөж байгаагаа хуульчилсан юм аа. Хүмүүс ч ингээл гараар аваад нэгээр хийдэг байхгүй нарийн үргэлж. Энэ болохоор мотор нэг ирэхэд нэг өрөө ингээ хоолоогоор дамжаад газар ургадна. Энэ ярах хошуугаараа газрыг яраад хоёр манагчаараа манж өгдөг байгаа. Мөр орны зайг нь ингээ шилжүүл тааруулж өгнө. Шүүрээрээ чангалаад ийм зориултаа. Тэгээд нөгөө өрлөөрүүд чинь нэг хамгийн хэцүү нь болохоор катушк нь өөр ормол тарих тун катушк нь сольж идэг байхгүй ажиллагаатай. Энэ болохоор катушк нь амархан ерөөсөө эндээс наваад чинь ургамал хоорондын цааш нөгөө дугуйнда таарж өгдөг нөгөө ихэнх гар өрлөөрөд механик өрлөөрөд. Жишээ нь одоо энэ өрлөөр дээр гэвэл энэ голоос эргэлтээ авч хийгээл энэ өрлөөр. Тэгэхэд минийх ерөөсөө голоос эргэлтээ авахгүй өөр механик систем, мехатрон систем ашиглав. Энэ бол агророботын анхны загвар учраас цаашид сайжруулан боловсруулах зүйл их байгааг багш оюутнууд онцолж байсан юм. Хамгийн наазах нь алсын зайнаас гар утсаараа удирдан ажиллуулах боломжийг тэд мөн судалж үзсэн байна. Бүлүүтүүд мод ашиглаад гар утсаас зайнаас удирдах боломжтой. Бүрэн програмчилж өгөөд тэгээд өөрөө автоматар үйлдэлийг үүсгэх боломжууд байгаа. Энийг бол програмчлах боломжтой. Хөдөө аж ахуйн сургууль нэг Робокон тэмцээнд оролцдог. Тэгээд тэргээрээ багаараа эрдэм шинжилгээний уралд ороод Робокон тэмцээнд оролцдог. Нөгөө гарын удирдлагыг алсын удирдлагатай хийж турш үзсэн. Тэгээ энэ дээр болно. Судалж үзсэн баг. Энэ хийж үзсэн байгаа. Одоо энэ дээр суурлах хэрэгтэй. Газар тариалангийн үрсэлгээ хийх зорилт бүхий агророботыг Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер техникийн сургуулийн багш оюутан зохион бүтээсэн сайн мэдээг үзүүллээ. Сайн мэдээ.